Мэдээлэл холбооны хувьсгалаар дэлхийн ертөнц шинжлэгдэж, залуучууд түүнийг агшин зур хүлээн авч байна. Залуучуудын асуудал нь илүү хөгжиж буй глобал эрен үе тулгамдж буй бэрхшээлүүдийн нэг юм. Эрдэм мэдлэг, мэдээллийн хурдтай хэрэглээ болон соронзон орон ашиглалтанд бүхий л анхаарлаа хандуулж байгаа өнөө үед улсынхаа ирээдүйг хөтлөх залуучуудад байх ёстой хамгийн хүсвэжтэй зүйл нь юу вэ? Бусадтай нэгдэж, өөрчлөлтийг мэдэрч өрсөлдөх ухаан, түүнийг бүрэлдэн бий болгох мэрэгэн сэтгэл юм. Гэгээлэг уудам, мөн цэвэр сэтгэлтэй залуучууд бол бидний иргэн тойрныг аз жаргалтай болгох энэ үеийн жинхэнэ ажилчид болох юм. IYF-д байгуулагдаад 10 жилийн дотор дэлхийн шилдэг төрийн бас байгууллага болж өөрсдийн үрээгээ амжилттайгаар үр бүтээлтэйгээр нотолсон юм. Оюутнууд дэлхийн 70-аад улс орн руу илгээдэн нэг жилийн турш тусгасан иргэдийн төлөө үйлчилдэг Good News Corps гадаад үйлчлэлийн програм нь IYF-ийн цэцэг юм. Тэд олон нийтийн дунд ганцаардаж гадуурхагдсан хിവэр амьдарч байгаа төв хотын хамгийн хэцүү нөхцөлд амьдрах дээр очдог. Мөн Африк энтхэгийн алс бүлгэн нутагт ядууралд авсан хүмүүстэй хамт өлсөж цөөр хүчинтэй тэмцэлддэг. Ийхүү зовлон жаргалаа хуваалцан эд хөрөнгө биш сэтгэлээс эхэлдэг талархал ба хайрыг мэдэрдэг. Бусдад хуваалцахын тулд Good News Corps програмд оролцож байгаа олон оюутнууд ингэж баяр хөөргийг мэдэрч бусдын төлөө амьдарч чадах туршлагатай болдог. Хэцүү байдалд байгаа нэгнийхээ төлөө хохирол амсах юм уу? Өөрийгөө зориулах, түгээр зогсохгүй амиа өгөх нь лекцийн танхимд сурч чадахгүй боловсрол юм. Даяаршлын үе, дэлхийн хөгжлийн үеийн залуучуудын заавал сурах ёстой амьд сургамж юм. Бүгд хамтдаа сайхан инээмсэглэж чадах эрүүл нийгмийг үүсгэх гэж Good News үйлчилгээний эмчилгээний багийн 7 хүн 2008 оны 100 амралтаа авахын оронд Африкийн улсыг сонгосон. Эмчилгээний нөхцөл тааруу Африк улс руу ирж очдог эмчилгээний багийнхны амьдралд шинэ эргэлтийн цэг болсон. 2009 онд 105 хүн, 2010 онд 296 хүнтэй эмчилгээний баг болон сайн дурын ажилчид Африкийн газар нутагт хөл тавьжээ. Өвчин завьур баяр хөөрөөр солигдохыг хоорондоо туршсан хүмүүс. Тэр бол жинхэнэ үйлчлэл гэдгийг мэдрүүлдэг эмчилгээний үйлчилгээнийхэн жил бүрийн зуныг хүлээж тэдэн дээр буцаж очдог. Дэлхийн залуучуудын наадам IYF дэлхийн чуулган Солонгост анх эхэлсэн World Camp нь оролцогчдын халуун хүлээн авалтаар бүх дэлхийд даяар дэлгэрч байна. 2008 онд Перу, Кана, мөн Кенияд, 2009 онд дэлхийн 15 оронд, 2010 онд дэлхийн 30 оронд, 2011 онд 40 улсад зохиогдож байна. Залуучуудын асуудал бол бүх улсын анхаарлын төвд байдаг асуудал учраас улс бүр өөрийн улсад улсын хэмжээнд зохион байгуулахын тулд өрсөлдөж байна. Ялангуяа Парагвай улсын ерөнхийлөгч, Малави улсын ерөнхийлөгч, Кениягийн дэд ерөнхийлөгч, улс бүрийн нийгэм тодорхой байр суурь эзэлсэн хүмүүс дэлхийн чуулганд оролцож IYF-ийн үйл ажиллагааг дэмжиж байна. IYF World Camp! Мянган монгол залуучуудын оролцсон Монголын дэлхийн чуулган нь энэ жил 2 дахь зохиогдох гэж байна. Монгол гэдэг улсын олон залуучууд энэ кемпээр дамжуулан сэтгэл нь гэгээлэг болж хойшлох ирээдүйн айдас биш түүнийг ялж чадах хүчийг авч байна. Бүхэл давхаргын хүмүүс цугларсан улс бүрийн үндэсний тоглолт болон грашаасан гайхалтай тоглолтууд өндөр түвшний тоглолтуудаар бэлтгэгдсэн нээлтийн үйл ажиллагаагаар IYF World Camp эхлэх болно.
arka namme chamme nashir gezbena 다음 이 시대를 이끌어갈 사람은 цаашдын ертөнцийг удирдах хүмүүс болохоор 머리 좋은 사람이 아닙니다. ухаантай хүмүүс биш ээ. 똑똑한 사람이 아닙니다. Авиастай хүн биш ээ. 잘난 사람이 아닙니다. Сайн хүн биш. 마음의 흐름을 아는 사람. Харин сэтгэл яаж урсдгийг мэддэг хүн. 남의 슬픔을 보고 슬퍼할 줄 알고 Бусдын зовлон харж хамт зовж. 남이 고통할 때 고통할 줄 아는 사람이 Бусад хашууд авахыг хамт хашууд чаддаг хүн. 백우람님 그리 뭐에 Үдээс өмнө болон үдээс хойш бэлтгэгдсэн энэ кемпинг програм маань оролцох залуучуудын царайнд сайхан нэмсэглэлийг бий болгоно. Бид лекцийн цагаар дамжуулан сэтгэлийн жинхэнэ аз жаргал гэж юу болох? Мөн тэр аз жаргал хаанаас ирдэг вэ гэх мэт өмнө сурч чадаагүй зүйлээ сурдаг. Орчин үеийнхний амьдралаас илүү тэдний сэтгэл илүү дороодож байгаа өнөө үед чин сэтгэлийн аз жаргалыг суралцах юм. World Camping үйл ажиллагааны дундаас академийн цагаар сэтгэлийн хандлт харилцаж сэтгэлдээ хүртэл сурч чадах цаг юм. Таквондо сурах, солонгос хэлний анги, дуу бүжиг, баг хийх гэх мэт солонгосын соёлоос суралцаж өөрөө туршин хүчтэй цагуудыг өнгөрөөх болно. Шалгалт, ажлын байр гэх мэт бодит байдлаас болж зовж амьдарч байсан хүмүүст мини олимпик, морь унах, марафон гэх мэт спорт тэмцээнүүд тэднийг дарамтнаас чөлөөлж сэтгэлийн эрх чөлөөг олгодог. Ялангуяа марафон мэт програм нь өөрийн хэл хязгаарыг мэдэж өндөр хэл хязгаарыг давж чадах цаг болдог. Мөн алдартай хүмүүсийн лекц нь тэдний амьдралын талаарх төвийг сонсох боломж олгодог. Мөн энэ цагаар тэдний амьдрал тулгарсан бэрхшээл болон тэдний сэтгэлээс суралцах юм. World Camping хамгийн сүүлийн хайлайт гэж хэлж болох Крашес чуулгын кантата тоглолт. Одоогоор олон улсын уралдааны Гран При шагналд энэхүү чуулга нь жил бүр Солонгос улсад кантата тоглолтыг хийсээр байна. Энэхүү кантата нь World Camping сүүлийн өдрийн тоглолт болох юм. IYF-ийн ураг буттагддаг тэдний нэмсэглэл ба сайхан хоол нь World Camping оролцогчдын сэтгэлийг бүрэн дүүрэн хөдөлгдөг юм. Дуу хөгжим нь ялангуяа залуучуудын сэтгэлийг зөөлөн сэтгэлийг уянгалуулах чадвартай юм. Крашиасын тоглох хайсан хатуу ширүүн орчин үеийн хүмүүст үзэсгэлэнтэй амьдралын талаар гүн бясалгал өгөх болно. World Camping хэдийн маш олон залуучуудыг өөрчлөн жил бүр илүү хөгжиж байна. Энэхүү World Camping гол түлхүүр нь сэтгэлийн харилцаа юм. Маф бүлэглэл, гэмт хэрэг, харт тамхи гэх мэт маш олон асуудалд орсон залуучууд цэвэр гэгээлэг залуучуудаар өөрчлөгдөж байна. IYF нь богино хугацаа боловч төрөл бүрийн болоод бодит иргэдийн гадаад харилцааг хариуцаж олон улсын их тайвны харилцаанд хувь нэмэр оруулж байна. Мөн World Camping дэлхийн залуучуудад хамгийн ойрхон санаа нэгтэн учраас амьдралын шинжилгээг бий болгож боловсролын үр дүн нэгтгэж байна. Энэхүү World Camping-ээр дамжуулан дэлхийн залуучуудын өөрчлөлтийн давалгааг бий болгон бүх хүмүүст найдварын гэрлийг асааж өгдөг. Ямар ч асуудал байсан IYF-ийн хүмүүс сэтгэлээрээ нэгдэн хинччиг шудраг ханддаг. Тэдний сэтгэл бол гэгээлэг бөгөөд цэвэрхэн. Тийм ч учраас тэдний өмнө хүний сэтгэл талмид тусгаалгаар аргагүй. Тэдэнтэй уулзвал насан туршийн найз болдог.